Ахмад дипломатч сэтгүүлж Жүлтмийн намчингийн орчуулга Товрон цуваа. Цус таны талбараас цуглаж ирээгүй цэрэг ирс. Их газартаа нэргэж нойрсолгүй зин дугруу болоод хизээч юм цэнхэр тэнгэрлүү исчихсэн ч юм. Тэр цагаас үдий болтол тэнгэрээр сэллэн өнгөрөх хоолндоо та бидний дээгүүр гангансаар өнгөрдөг. Тийм болохоор л бид үргэлж тэнгэрлүү гониг таяа ширтэн таг дуугүй зогсдог ч юм. Ханийн толгоогоор наран нөхсөх цагаар хөрстийн дээгүүр урагшлах хүмүүн бидний жагсаал шиг. Хэсэг тугруун зуваа хөхөмдөг манан дунд арай ядан хөөрн эсхийг харлаа. Тугруун зуваа зилэлсээр л тонгүй айна үргэлжлүүлсээр л. Хаяа хин нэгнийг харин нэрээр нь дуудахыг сонсвол аль балрын цагаас аваар хилмэн тугруун дуутай авидл байсныг ч юм. Эцэс утсан тугруун зуваа ингүй тэнгэрт ниссээр л үүлэн дундуурч ниссэн үчийн бүрэн кийгэрш ниссэн сүвээгээд ирлэн сүрхлэн нисэх тугруун зуваанд өчүүхэн зай завсар харагд. Тэр зайг биш нөхөж мэднэ. Хөх тэнгэрийн нууданд хөхөмдөг манан дундуур хөөрн нисэх тугруун зуваанд өгний лүлэн гангнах цаг надад чирнэ. Харин би тэр үед хан тэнгэрийн нуудмаас хансаж явсан та нартай тугруун эдэл гангансаар явж авч. Шүлгийг уншиж хөргсөн Лавгийн гончиг.